захин дэрлэгэлтээс бодиттой ялгуурлан гадуурсан дээрлэгсэн үйлдэл бол хэм хэмжээнээс хэтэрсэн байна. Ил болж байгаа юм л шүү дээ. Ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ирсэн. Хохирогч хүүхдүүдэд шаардлагатай сэтгэл зүйн болон хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Хүүхд учраас л ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн буруу мэдээлэл яваад байгааг зогсоож ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгэхээр хууль зүйн дотоод тэргийн сайд болон цагдаагийн байгууллагад энэ цацагдаад байгаа хэрэгүүд дээр нэн даруй шалгалт явуулж холбогдох этгээдүүдийн хариуцлагын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж олон нийтэд мэдээлэхийг эцэг их асран хамгаалагчны хариуцлагыг нэмэгдүүлж хатуу арга хэмжээ авах, эрүүл мэнд сэтгэл санаанд учруулсан хохирлыг бодиттой тогтоож шуурхай барагдуулдаг юм чиглэл арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгм учраас боловсролын яам ажилдаа дүгнэлтийж хүүхдүүдтэй холбоотой асуудлуудад мэрэгжлийн байр сууриас хандаж апрын тушаалтнуудад хариуцлага тооцож өгнөгээд өндөр ачаалттай ажиллаж байгаа эдийн багш нар дээр тохиж болохгүй шүү. Соёлын яамын зөв бус үгэллэг, гэмтэрэг, хууль бус үйлдэлд урайлан дуудсан бүтээлд тавих хяналтыг чангадах хэрэгтэй. Сэтэл болох ус бичиглэгийн түгээлтийг хязгаарлах арга хэмжээг харилцаа холбооны зохицуулах газар за мөн факт чек кибер аюулгүй байдлын нийтийн мэдээллийн төв гэж байгаа тийм. Кибер аюулгүй байдлын газартай хамтарч хэрэгжүүл хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхд хамгаалах ажил захим орчинд хэрэгжүүлэх тууштай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. За ингээ энэ хуулийн төслөө өргөн барих нь бол яаралтай хэрэгжүүл арга юм да. Хууль руу жигчээд бусад яаралтай хууль эрх зүйн арга хэмжээ авахгүй юм шиг байгаад зэрлээд байна. Саяны арга хэмжээнүүдийг баяжуулаад хэрэгжүүлэх.